Даш эрчим хүчээр бүдүүр зогшиж, бодит ертөнцөөс дасан нэгэн зүүшийг хасгасан цацайн. Түүний амнаас үг гармагцгийн дэкэжийн дижбэрж цацсан. Орон зай хүчтэй мөсгөр нь өрөө эргэлтэн. Хормын дотор яй насах болно. Эргэн тойрны ертөнц өөр болсон байна. Бүрхэгч харанхуй биш. Хүүх ягаан час улаан хачин өнгөө агаарч нэрчин. Хүл доорн шашаа мэд. Эртний цэсэн манаар уурсан амьсгалдаг амьтан шиг санагдана. Тэр ягаан цэсэн цэвэршиж хорон зайд авсан байна. Энэ арга байршийг анх бүтээгчдийн нэг нь бүтэмжирсэн нууц газар аж. Эцэстэн урд талд хөдөлгөөн харагдана. Яян урд ягаан өстэй тэр эрийг харамгацаа хөшин. Залхамжлагчин ирэхэд тэр ягаан тулгаад ирээлэгтэйхэн инээгээд өөрийгөө аянга цогт тэнгэрдэг мөх гэж танилцуулна. Тэр зөөр харанхуй ойгоор морь унсан ярмөнгөлөг өстэй бүсгүй сууж бэсэмрээ дахин. Тэр бүсгүй түүний хайж исэн хүнийг эцэст нь оллоо гэж мэдэрнэ. Тэр хүн өө гэр бүжийн хаж. Нууц орон зай нэг пип гадны нэг хүн орсон бөгөөд нэр нь янгин. Бүсгүй санаа зовн өө гэр бүжтэй холбогдож чадсан. Энэ хүн хэн болохыг гэсэн. Эртэдний холбоог мэдэхгүй ч өөрийн энэ хүнийг гэр бүжээс Жинха баацын 15 дугаар академиас авч ирсэн гэж тайлбарсан. Мөн юурийн өчигдөр их багшийн зэрэг түүснийг тэр олж мэдэв. Бүсгүй зочин тэр мэдээ үнэн эсхийг асуухад эр батран чөтгөрийн тэнгисийн бааз даяар арх хийгийг мэдэж байгаа. Тэдний хэлснээр бол юурийн одоо чөтгөрийн тэнгисийн баазын хамгийн шилдэг сод бэлтгэн гин. Бүсгүй эрээс энэ мэдээг сонсоод чи ч бас баярж байна уу гэж асуув. Эр хэлсэн тэр дараа үгүйсгэн. Бүсгүй түүнийг хүчтэй өшөвсөж залуу үеийнхний дунд өөрийгөө хамгийн шилдэг сод бэлтгэн гэж зарлаад энэ хэргийг цаашид бүүмөрдөг гэж ташаана. Эр арга буюу газар хөвтөн зөвшөөрнө. Бүсгүй нэмж хэлэхдээ өөрөө янтай уулзна. Хэрв тэр амин чулууны цөмийг үнэхээр булааж авсан бол өөгөр бүч түүнийг хамгаалж чадахгүй гин. Тэнд ягаавс ирэрсэн яны чадварыг өчтөөхөр матна. Одоогийн би бол сэлбэрийн авьяасаараа үлдээсэн зэрэгшээс гэж тэр хэлнэ. Энэ бүхэл газар түүний сэлбэрийн авьяасаар бүтсэн ч гэсэн. Яин энэ хүн эзэн хааны зэрэгтэй байж болох уу гэж гайхна. Яг тэр үед ягаавс 90 нийттэй биш болохоор нуршаа болоо. Оронд нь мэдийг гин. Ингээд тэр яин шуудаарч бүх хүчээрээ нудрахсан. Яин өнөж энэ хүн эзэн хааны зэрэгтэй юу ханаас ч хүчтэй гэдгийг ойлгоход нь бүхтэн. Түүний аур аимшигтай. Ягаавс эртхэн хэлэхдээ түүнийг өвийг минь хүлээж авахд цагстай эсхийг шалгана гин. Яиныг нийцэн үзэхэд нэг бид олон авьяасаагааг мэдэрнэ. Цочиндд нь бүлгэн. Яин инээмсэглэн энэ нууцыг минь олж мэдсэнд гайхаж байна гэж хэлнэ. Яин босож тэнгэрдэг оршихойг тохорхон нууцыг минь мэдэрч авьяасыг минь нэрт харна гэж хүзэж төсөөлөөгүй гэж хэлнэ. Гэрч тэнгэрдэг оршихой тайван хариулан чи сандрах хэрэггүй гин. Олон авьяастай байх нь өөрөө хоор зүйл. Энэ бол зөвхөн бясалгагч бүр өөрийн замаар явахдаа олж авах хазан боломжоос шалтгаална. Мөн тэрээр Йенд түүний нууцыг задлах сонирхолгүй гэдгээ батлна. Санаж Йен дараа нь тэнгэрдэг оршихоогоос яагаад намайг залхамжлагчаа гэсэн бэ? Зэрэг чинь юу вэ? Чамд эзэн хааны хинжээний аураа байхгүй юм байна гэж хэлсэн. Тэнгэрдэг оршихой татхан хариулж өмнө хэлсэнчлэн Йений нууцад сонирхолгүй. Тиймээс Йенд түүний нууцыг мэдэх хэрэггүй гин. Дараа нь тэр тайлбарлахдаа нонд үлдээсэн сэлбэрийг олж ижүүлэх царин ганц солилцвол бос орон зай авьяас мэдийн ховор авьяастай байх явдус гин. Тэрээр хойч үйдээ өөхөх ганцхан зөвлөгөө бол ямар нэг төвшний авьяастай байх явдус гэж хэлнэ. Олон авьяастай Яингийн жишгээс хол дасан тул их багшийн төвшин дээшлэх өдөртөмжийг хүлээн авах хэрэгтэй. Тэнгэрдэг оршихуй Яины авьяасын мөн чанарыг тайлбарч хэлнэ. Тэдгээрийн олох нь баг. Дунд зэрэгчдийн хаж. Ам бүхийн тулаанд туулж хатуудсан жихэн маструуд ориул зэрэгчдийн авьяасаа бүрэн дүүрэн ашиглаж хүн царилтыг давж чадна гин. Бага зэрэгчдийн авьяасаар толтхон аюултай байж мэдэх гэж тэр сэрэмжлүүлнэ. Яин бага зэрэгчдийн авьяас найдах нь тулаанд энэ чадвар нь ам насны мөчид өвхийн эмзэгцгийг ирж гаргаж болцгоо. Тэр одоо нас хэвшин чадвар хуулахтай боломжтой байх ёстойгоо ойлгож байна. Бурханлаг оршихуй өргөжлүүлэн доод зэргийн чадвар хэд олон байвал өсөлтөд цаад болж би санаална. Хэрв Яин цаашид дахих хүсвэж бүх чадвараа өргөж зэрэгт хүрэх шин замыг сонгох ёстой. Яин үүнийг боломжтой юу гэж эргэлзэхэд бурханлаг оршихуй хангалттай. Тулааны туршлагатай бол доод чадварч өргөж зэрэгт хүрэх чаддгийг батлна. Гараа өргөөд зөвхөн ганц удаа тасчна гэж хэлэхэд хорогоо хангинуулахад бүх юм өөрчлөгдөн. Орчин нь цагийн урсгал уруу болсон сэлбэрт орон зайн өрөө болон хувирна. Яин техник орон зайн өрөө харснаа гайхшин. Бурханлаг оршихуй ялгааг нь тайлбарсан. Гадаад ертөнцийн нэг цаг энэ өрөөнд бүтэн сартай тэнцэн. Яин цагийн өсөр их зөрүүнд цочиртна. Дараа нь тэрээр Йенд энэ өрөөг зөвхөн ганц удаа ашиглаж болно гэж хэлнэ. Хэрв тэр гарахаар шийдвэл дахин хизээч орж чадахгүй. Яин байдлаа эргцүүлээд одоогийн хамгийн чухал зорилго нь их мастер түвшинд хүрэх гэдгийг ухаарна. Хэрв юун гэр бүл амин чулууг олж мэдвэл зөвхөн тэр түвшинд хүрч байж л үеийг хамгаалж чадна. Шийдэмгий тэр сэлбэрт өрөөнд үлдэж дасгал хийн чадвараа өсгөхийг зөвшөөрнө. Дотроо бурханлаг оршихуй Яины шийдэмгий байдлыг мартна. Яин тэхэн ярихаар ирэхэд бурханлаг оршихуй агаарт уусан алах болно. Түүний хоолой өрөөнд цуурайтаж яа эзэн хааны зэрэгт хөрвүүлж жинхэнэ биетэйгээ уулзах боломж гарч магадгүй гин. Дараа нь тэрээр Йенд цагстай өрсөлдөгч дуудаж өгснөө хэлнэ. Гинт чанга нүргэнтэйгээр их мастер түвшний мангас гарч ирнэ. Мангас цохиход Йен дайштыг арай хинжаарч хариу цохиход өөрийн дайшт нь үр дүнгүй байна. Тэр энэ аратан хүчтэй бас гайхалтай хурдан гэдгийг тэр даруй ойлгоно. Тэгэхэд түүнд нэрийн дурсанж ирхэн санагдана. Тэр өрөөнд орох үед нар манд хот ердөө 6 цаг үлдсэн байсан. Юуяга санаа зовоохгүй тул тэр энэ сорилтоо үу цайхаас өмнө дуусгах
гараад хурууга хугалж дотор нь хүч бадрахад ян шидэмгийн урагшин. Монголын нүүр тулан тэр үнийг хагас жилийн дотор ясах хэвтэйгаа тунхагшин. Нар мандаж шууд жиргэж ихшин тэнгэрийг зөөлөн нэгшгээр дүүргэн. Хөөш хөдөлгөөнтэй зах зээл сэрнэ. Хоцтойчд сонгоогоо цэсэж эмийн ургамлаас ихшээ цэвэршүүлсэн эм хүчил бүхний зам. Тэр зураад явччид ан игнураа тасралтгүй өргөж лүйч асуудаа өмсөр байна. Чимээ шуугийн дунд юу зөөсөн уйсан. Янийг доодно. Өөр газар ян их мастер зэргийн араатантай ширүүн тулаанд оршицаар байна. Цаг барагтах тасан тэр сажууршийн ирэмт хүрснээ хашгирэн мангас руу давна. Хүч дэлбэрэн оргиж зэргийн хүчний чадвараа бүрэн ажиллуулж нөдрөн мангасийн хамгаалалтыг нэвтрэн өрөөгөр нисгэн. Эдсэн цагтаа өгөхөр урагш ходоргосон үсэн ардан намжиж өрөөнд тэтгсэн сарын гэрч мэд орно. Амархан онхоос татгалцсан мангас сүүчийн цөхрөнгөө барсан алхам хийж түнлүү том чулуу шиднэ. Эргэж зүжгүйгээр ян сэлэн өдөртөх чадвараа ажиллуулж ишт буй чулуунуудыг нэг гой хөдөлгөөнөөр зүснэ. Дараа нь гараа өргөж сүүдрийн алслах чадвараар цохон араатны цөмийг нэвчнэ. Монголын хөдөлгөөнгөө биеийг ширтгэхэд түүний уруул дээр өчөөхөн инээн сүлэл тодорно. Эцэст нь тэр ялсан гэж ялшдын дугаар шинэн. Гадаа нар тэнгэрт бүрэн мандаж гэрж туяа өглөө үнэхээр иржээ гэдгийг зарчна. Яин өрөөндөө цочин сэрж тэр сэлбэрт орон зайн өрөөнөөс шууд бодит ертөнцөд буцаж ирсэн мэт хэсэг зур төрөлтөн. Бодлоо цоглуулж байж хаалга онгоо юу орч ирээд өглөөний цайны цаг басан тус ирсэн мөн гэж сан. Тэр ойролцоо нэг цайны газар их хамттай холтой гэдгийг дуртаад хамт очиж идэхийг санаж болгоно. Яин түн рүү очиад өвдөөгүй чанга твэн. Юуя гайхаж мөө зүүдсэн үг гэж сан. Тэр толгоогоос эсрээд түүнийг харахгүй утсан юм шиг санагдлаа гэж хариулна. Юуя баг зэрэг улайж цээжийг нь тоглоомоор алхатаад ах дүү хэдий ч энэ чихэрэг үг хийж хичээж болохгүй гин. Тэр түүнийг төшөөрөхөд ян тэр даруй амьсгаа татсан уучлалгүй. Тэр сэрэхээр ирэх хэсгүй байсан гэж бутнаад өглөөний цаг санаасан уурсан гарна. Байдлыг засахыг орждож ян түүний хойноос додаад өнөөдөр бас дэлгүүр хийсэй гэж санаж болгож чөтгөрийн тэнгисийн баазад дохдоо боломж алдаагүйгээд ортно. Дэлгүүр хэсэг гэсэн үгийг сонсоод уягийн чигсэлтэй. Тэр нүдэнд гялалцсан эргэж хараад дэлгүүр хийсүүхий гэж үнэхээр санаж болгож байна уу гэж асууна. Яин нэмсвлээд түүнд юу хүссэнийг нь авч өгнө гэж батарч. Нууц ертөнцөд толдож явахдаа нэрээд мөнгө хураасныг тайлбарна. Баярлсан үе хувцас сарах зур хүлээж бай гэж түнд хэлнэ. Яин хүлээж зогсоход би даяар нь ирж хүч давлгаалan өрсөж байгааг мэдэрнэ. Авьяасаа орой төвшөнд хүрэснээр хүч чадна. Асар ихээр өссөнийг тэрбээр эргцүүлнэ. Одоо агуу их мастер зэрэгт хүрэхэд ердөө бахан их зүйлсэн байна. Хэсэг хугацааны дараа тэд чөтгөрийн тэнгисийн баазын бүжигсэн цахар зугаач ан. Гудамжнууд хүм хөл хөдөлгөөнөөр дүүрэн амьд бужинж байна. Яю ахрууга юу н? Шаю хоёрыг дуудаж талхлын бэлэг болгон гихтээ найр хийхийг санаж болгоно. Ян зөвшөөрөөд цаашид цөмөрөө чөтгөрийн тэнгисийн баазад хан тандрахтол тэдэнтэй сайн танилцаасай гэж нэмж хэлнэ. Тэр зөөр ахч хоёр жимс хогцос хожж жавхад жин. Пүрпүс хоёр эгийн цүнхнээс санаж гэрч цохойно. Яин нортон цавсаад эгийн хоцтойчтой гарамгай мэт хэсгийг нүдэн шидэмгийн байдлаар гэж асахыг ажин. Цаашаасаар байдлаа яюусан өргөлөөр хараад зөксөж нүдэн хүүхчиг ашлаад дуун. Тэр яин суугаа эргэж андууртаа анх удаа би тэр нь харж байгаахаа хэлнэ. Эцэст нь тэд эвтэйхэн буудалд орж өглөөний цайгаа ухаар сууршина. Холж явахдаа яа архинаас булгаад 50 суугаад архиус нь нилээд утсныг хэлнэ. Тэр яд өөрийг нь бүүдөрэ гэж зөвлөд чи нас баг хിവэр байгаа гэдгийг сануулна. Яинуудаа эргэждүүлээд битгий согт гэж сэрэмслүүлж савтуур чамайг гэр хүртэл өөрч авах бодлогүй гэдгээ шууд хэлнэ. Дараа нь тэр инээмсэрсэн. Ингэж амарч суусан нь үнэхээр утсан гэж нэнч хэлнэ. Яин нүрэндээ дулаан инээмсэрстэйгээр зөвшөөрч өнөөдөр ах их чарын хувьд үнэхээр жаргалтай ат цаашаантай өдөр бочаа гин. Тэр зөөр бүжигнсэн цахаас хол мөнгөлөг хөстэй эмэгтэй янгийн гэрч чимээгүй хүн нэвтэн. Тэр өрөө бүрийг нэгжиж түүнийг ирж байгаа нэг тархина. Гэвч түүний зол муудад ян гişтэй байсангүй. Яю гудамжаар ганцаараа асхаж жинтэй ярьж ян өөрийг нь огт санаа зовдөггүй юм шиг байгаад бухимдаж ухаагахан. Тэр ахаага өөрийг нь ганцаарнг гэр рүү явуулж байгаад итгэхгүй байгаагаа хэлнэ. Твэрт байгаа амьтнаа илбэн. Одоо чи намайг хамгаалах болов гэж зөөлхөн асууна. Эргэн дурсахад ян гэрээсээ хол дэлгүүрт очих хэрэгтэй болсон. Тул түүнийг ганцаараа гэр рүүгээ алхахыг хийж ээжээ. Тэр өдөхгүй буцаж ирнэ гэвчээ батжээ. Одоо гэр рүүгээ хүрэх нарийн гудамжлоо орохдоо эренгүүтэн загинжигий гэж татраа тангара хийнэ. Тэр зөөр намгүн хоосон болонд мөнгө өгстэй эмэгтэй. Боол хоёр нь сүйдэрч ногтон хүжээж байна. Боол нь хин нэгэн ойртож ирэхийг анзаараад эзэгтэйдээ тохио өгнө. Яиг ажигч байгаа тэрбээр эн чинь юу авин юлэн мөн үү гэж асууна. Эмэгтэй үгүйсгээд энэ бол жирийн хүн. Гэхдээ бас маршалтай чинь юлэн биш гэсэн санаагаар хэлнэ. Тэд чимээгүйхэн явж тагааж хөвснө. Юу ч мэдэхгүй юу тэдний ажиллахныг гахаж энэ тохиол болж байгаад одоо ч итгэсэж чадахгүй байна. Бүрбэл ягийн цүнхнээс цохоход тэр даруй жижигхэн нэг чимээгүй болгож голхоноо тэхэн ногдохыг хэлнэ. Яи олон нийтийн газар түүнийг хинтж бүх харуул гэж хатуу загсан байжээ. Холгон хажуугаар нь ширтэн
ирэхэд мөнгөсөө хүстэй эмэгтэй түүнийг харчин. Түүнийг таньж нүдэн бүсtiin. Тэр эрдэнэ хайдаг хоор ягаах болохыг санана. Маршил тасрын төв байранд ясыг цэвэрших хэмээн сонирхон харж ажилтан эмэгтэй маршил дайчид үүнийг залгаж дадлагаа сайжруулж болно гэж тайлбарсан. Тэр цааш нь та маршил асрын онцгой хүндэд цочин мөчр үүнийг үн төлбөргүй өгье гэж нэмэн. Яагийн нэмсврээд энэ шагийн дадлагыг хурдан ихүүлэхэд тас болно гэж хэлнэ. Үүнийсэн сад ажилтан эмэгтэй маршил дайчны ур чадварын номыг мөн дагалдуулж өгье гин. Яан талархан баярлж эмэгтэй таслахтаа маршил дайчдад зэрүүлсэн өрөө төвшний ур чадварын ном авчрахыг захин. Тосчих толгой төхөд номоо хайхад төвшөө орно. Яг тэр агшинд пүрпл янтай бодлын хэлээр холбогдож аюулд орлоо гэж сэрэмжлүүлнэ. Юунэ өхийн нэг нь ирсэн бөгөөд чи яаштай буцаж ирэх ёстой гин. Яан тэр даруй имээ тавьж дүү минь аюулд орсон тул ийм номоо хачин мавыг гэж хэлнэ. Сандран ажилтан эмэгтэй юу болов гэж асуухад яаран зайн зүйлд ажилласан газгойч охиныг бол мөрдүүлнэ. Хэсэг хугацааны дараа таслах номоо аваад ирч ажилтан эмэгтэй шаяа ихч гэж дуудана. Тэр номоо оллоо гэж хэлээд дараа нь хачуу гэж асууна. Шаяа түүнд Янгийн дүү охин аюулд орсныг огт мэдэгдэж нин даруй таслах хүн явуулахыг захин. Ян нарийн гудамжинд ирч царайн ширүүсэн. Юунэ өхийн нэг нь яг нэг ч үсийг нь хөндвөл би бүгдийг нь алах болно гэж тонхолно. Жинхэнэ дүрээ гархан яг хамгаалж тавсан. Яа ерөглөсөн жишээ дэмгийн байдалтай мөнгө төгстэй эмэгтэйгээс чи хин бэ гэж асууна. Эмэгтэй баг зэрэг инээмсэлээд оронд нь хаасаа асуу гэж хэлнэ. Тэр хариултыг өгөхөд хачин илүү цохимжтой гин. Тэгээд юу та нар янг хайж гинөө гэж асуухад эмэгтэй үнэндээ би түүнээс нэг юм болгосон тэр жижигхэн хосгоны хойноос орч яваа гэж хариулна. Тэр бороо асгар хоцоор ян төхөрөө чигээ барьж аль болох хурдан хүрэхээр шургыг цасан тавхиж байна. Тэр бээр сүнсний гэрээг сүйж мэдэрсэн газартаа эцэст нь хурч ирлээ. Гэтэл харамсалтай нь юу хаан чалга зөвхөн жил газар хөвтөж байна. Ян жижиг амтны картаа өргөж аваад зүгээр үг гэж асууна. Жин сул дараа хосоогоор эзнээсээ уучлалт гуйж яг хамгаалж чадсангүй. Юунд чирэггүй болсноо гэмшин хэлнэ. Яг тэр үед пүрпл нуугдж исэн газараасаа гарч ирээд тулаанд таслах чадваргүй хитрхий сулдаараа гипхэ хүлэн ижил хэм уучлалт гуйна. Юу ч хийж чадаагүйд нь ям буруу та нар биш гэж тайд харуулна. Гэмшээр дөрөв хоолоогоор өөрийгөө буруутгаж яг ганцаараа буцаахгүй хостой байсан гэж хэлнэ. Болсон бүхэн өөрийнх нь алдааны үр дагавар гэдгийг тэр хүчээр зөвшөөрнө. Орон зайн Ясынхаа халаасаа болоход гараа хийж Янжин пүрпл хоёрт амарч ирч хүчээс илбхий хэлээд цаашдын хэргийг өөрөө хариуцсан гэж баталгаажуулна. Хүйтэн шийдвэртэйгээр тэрбээр юун гэрийнхнийг яг одоо устгах гэж зарлана. Тэнгэрт аянг захиршинд юунгийн түүний хажууд заашсан бөөн. Гайхширсан Ян түүний нэрийг гинтхэн дуудана. Тэр зөөр юун гэрийн газартаа шарангийн гүнд яг хүйтэн шаран дэвтэг сүвдэн байна. Чижирч байсан ч босоо хүчээ цуглуулна. Хатуу зэрэгтэйгээр тэрбээр өөрийг нь чөлөөлөхийг шаардсан. Барьцаарч гिचдтэй хаалгаан годог гэж ашигна. Түүнд ийм явц очруулсны төлөө ахын та нарыг амьд ярихгүй гэж сөрдөөшн тангарагшин. Мөнгө зүгст охины залт зэгийн дэвтэлтийг харж инээмсэрсэн. Нөхцөл байдлынхаа хүнд байдлыг ойлгохгүй байгаад нь тохиорхон тэрбээр хүтнээр хичээж мөнгө зүгст тохин сүнсээр холбоотой амьтдыг зориудаар амьд үлдээсэн нь тэднэр дамжуулсан янз сүнсний гэрээгээр тохио өгөх хэн толбгийн эргэлзэн уурсан юу гэсэн үгүй гэж мэдхийг шаардна. Зарц гэмшилгүйгээр тодорхой тайлбарч бүхэн өөрчлөсөн зохион дагуулсан. Энэ бүх нөхцөл нь зүгээр занг гэж хэлнэ. Хэрэг бахан эндээс ирж зөрхөлбөл зөвхөн өөрийн мөхөл рүү асгаж байгаа хэрэг гэж тэр амьсгалтайгаар нэмнэ. Гата буцахад ян хангуу газар хэвтэж юун дээр нь тасаад чимээгүйхэн доош ширтэн. Ян дөө юун шархаар хочигдсон түүнийг дуудан хашгирч хай зөөдлөн. Тэрбээр хүлэн чичирсээр сэрнэ. Тэр таньдаггүй өрөөнд байна. Хаан байгаагаа ойлгохыг орж тоцоор тэрбээр юуныг санана. Юун хашийн өмнө юунтэй уулзаж тэр бүхнийг хийж өгсөн дурсамж түүний толгойд гясхийн. Амин хүчний чалууны уурхайг нь булааж хасан хүн нь өөр гэдгийг мэдсэн учраас юм. Гэрийнхэн яг хулхаасныг тэр ойлгоно. Тэрбээр өөрийгөө буруутгана. Юун гэрийнхний зорилго чалууны уурхайг нь буцааж авах учраас юу одоохондоо аюулгүй гэж хижин түүнийг тайвшруулах гэвч ян дотроо шатахвар хижинтэйгээр ураг шалхана. Юун түүнийг зогсоохыг оролдож энэ бүхэн занг бөгөөд тэр түүнийг хүжээж байгааг ойлгуулна. Юун гэрийнхэн лүү дайрвал өхөлтгөн гэвч тэр үлдэхээс татгалзаж яй бол миний царын ганц гэр бүл түүнийг заавал орох ёстой гэж ашигна. Мөн үнэхээр таслах гэсэн бол намайг тасааж болохгүй гэж тэнд хэлнэ. Энэ нь юунийг баг зэрэг гомдовч санаа засандаа тэрбээр хортой 100 гаргаж ирээд түн рүү хатгана. Хороор биеийн тэр даруй сажилтад орж тэр газар унана. Дурсамж дуусахад юу халахны дэрээд зогсож байна. Яан сэрхтээ өөрт нь юу хийсэн бэ гэж асуухад тэрбээр хортой зүгээр сайжуулсан бөгөөд ямар ч гаж нөлөөгүй гэж хариулна. Цааш нь хаана байгаагаа тэр асууна. Тэрбээр энэ бол гэрийн гадна талын хувийн хашаатын нэг энд аюулгүй гэж хэлнэ. Гэмшил зөөн зор дүүрэн хിവэр байсан яв заавал орох ёстой гэж хэлнэ. Тэрбээр босхойг орчдогч тэр дороо унана. Юун хорн одоо ч бидэнд байгаа гэж хэлнэ. Тэрнтэй талалтаж дүүгээ аврахад тэр хитрхий салдаар байна. Хаан зэрэгтээ юун шиг хүчтэй нэгэнтэй толхон түнд хитрхий хэцүү гэж
тэр цааш ирнэ. Хэрв тэдний хөөж байгаа намин хүчний чулууны уур хаян бол дүүг минь бүүгэн тэжаг би буцааж өгье гэж тэр хэлнэ. Тэр бээр 50 суугаад тагнуузуудаараа дамжуулсан юм гэрт бүх юм хийвээ. Тэд түүнийг эрхийг хүлээж байгааг сонссон гэж тайлбарсан. Хэрв тэр очихгүй бол аюулгүй. Эс бүгээс хоёулын хашид өхөн гин. Чөтгөрийн тэнгист төшөөрсөн юуноо 2 гэр олон жил би битэгээ дайсан жирсэн гэж тэр үргэлжлүүлнэ. Юн гэрийнхэн ва гэрээг устгахыг хүсдэгч тэнхий шалтгаангүй байжээ. Одоо юн гэрийнхэн хүчрэх хүмүүсийг цуглуулв. Тэд амин чулууны уур хай булан арч маршлын ордныг захирч гэрээ дэлхийг хүссэн ч yen төрүүлж авна гэж хинч бодсонгүй. Тэд мөрдөн шалгаад яан гэрийн холбоогоор нууц ирсэнд нэвтрчнийг олж мэдсэн болжтой. Тиймээс тэд түүнийг гэрийн нэг хэсэг гэж тэгсэн байна. Яа их хулгайсан нэртөө яанд хор хүрхийн тул биш гэдгийг тэндэн чирнэ. Тэдний жинхэнэ зорилго бол гэртээ дайна. Эрх тахааны дайныг өдөх юм. Хүч хүйсэн ирийн яа тэдний эсрэг юу ч биш хатал энэ бүхэнд дэми татагцсан багшаадна. Ерийн цанхаа онгоо хүчтэн захирч сал дараа завдаг ертөнцөд төрсэн болохоор хүсээгүй ч хийх ёстой зүйл байдаг. Амьд явахын тулд амьдрал биднийг албаддаг гэж хэлнэ. Гата бороо орч байх зур нэгэн эцэг хөрнөө өрсөөр явна. Хүн нь өсөж जैन гэхэд эцэг нь бид гэртээ бараг ирлээ гэж тайлбарлана. Өрөөндөө буцахад яа тэрний өдөр цайг даахад бишин гэдгийг хэлээд дараа нь юу хийхээ асууна. Юусын нэрхэн харч чи ихнээсээ ингэх ёстой байсан гин. Тэр юу хийх ёстойг нь тайлбарлаад яар очихгүй байхыг сануулна. Яан бүх заагрыг хүжээн зөвшөөрнө. Тэр агшин зарцавж ирээд эзэнтэй уулзахаар нэг хүн ирлээ гэж мэдэгдэнэ. Гарч явахдаа тэр яанд маргааш ханд нэг газар очих хэрэгтэй гэж хэлнэ. Хаашаа гэж асуухад тэр хэлэхгүй. Тэнд чи агуу их эзэн буюу Grandmaster зэрэгт хүрч чадна гэж хэлнэ. Маргааш нь эзэн энийг өөгөрийн хаш руу дагуулж очино. Хин нэгэн тэднийг анзаараад эднэр үдээс хойш ирэх ёстой байсан биш үү гэж хэлнэ. Энэ хооронд эзэн энийг том хашаагаар нэвтрүүлж газар дорох нөхөн занд оруулна. Яан сэжигч эхлээд чи намайг хаашаа авч явж байгаа юм бэ гэж сан. Тэр зүгээр л дуугүй байж намайг дагах гин. Хараахан хүн коридороор явах зөөр ирэн дотроо нэг хүн бүрөө цавт иржээ. Тэдэнтэй харьцахаасаа өмнө эхлээд янийг зэгсрэх ёстой гэж бодно. Эцэст нь тэд том нууц өрөөнд хүрч ийн. Ежин цасаг ийн дэвшлээ гэж хэлээд дотор шорх гэж додно. Орч ирмэгц муухай хорц өнөр түнлүү цахна. Өрөөний голд буцаж буй тоогоноос өтгөн ногоонтой гарч байна. Хамраа тавсан жирсэн царай гаргаж ямар аймар өнөр вэ гэж гайхаад дотроо ичтэйгээр эн чинь гэрийн бохирын нөө биш байлгүй дээ гэж бодно. Гэвч энэ бохир огт биш. Тогоо дөрөн бие бэлтрийг хатуужил хоор хүчтэй холц буюу бие чиржүүлэх юм байна. Ежин орч ирэхэд цагаан хуцтай ашигмж болтой өвгөн халцаа отгож байлаа. Тэр бүгд би хэн болсон гэж асууна. Өвгөн бараг дууслаа ганц сүрчин саваа дөрвөхөд болно гэж хариулаад энэ удаад им маш сайхан гарлаа гэж нэмэн. Ян түүний хойноос дагна. Ерийн зөвшөөрч бүх хэмжигдэхүүн оршилж байгаа болтой гин. Өвгөн бахархан инээгээд миний уур чадварт итгэж болно гэж хэлнэ. Ажиж барах дуусах төгөхөд Ежингинд Ян товцоо тайлгна. Ян нэргэлцэн түнлөө хараад чи үнэхээр хийж гэнэ үү гэж асууна. Тэр дахин хэлээд түргэж гин. Түүний хөдлөхгүй байхад тэр албадах гэж авшдна. Эцэн Ян ярина. Чи хийх хэрэггүй. Би өөрөө тайлж чадна гэж хэлнэ. Хувцаа тайсны дараа Яй одоо би юу хийх ёстой вэ гэж асууна. Ежин буцаж буй тоогоор заагаад дотор нь суугин. Ян гайхан тэр юмн дотор соснараа үнэхээр Grandmaster болчихно гэж юу гэж асууна. Ежин энэ юм түүшийн үн цэнтэй тул дутуу үнэж босхгүй гэж тайлбаршина. Энэ нь олон гэж шидийн имээс өөгөрийн нууц зороор хольж хийсэн зүйл юм. Тэр чи дараагийн 2 өдрийн дотор 4 самны бүх юмыг шингээж чадвар заавал Grandmaster-ийн төвшөнд хүрнэ гэж хэлнэ. Ян халуун ногоон шингэн дуу орно. Сомгцаа тэр бүх бие даяар хорцогдож мэдэрнэ. Ежин чи яаж яан гэж асуухад тэр маш их өвдөж байна. Мянган зүү судсыг минь хатгаж байгаа юм шиг санагдаж байна гэж хариулна. Ежин энэ юм түүний биеийн энергийн сав буюу голуудыг нээж байгаа тул тэр өвдөлтийг даах ёстой гэж тайлбарсан. Хэрв чи одоо гарвал бүх юм дэмий өргөтнө гэж тэр сануулна. Яа би энэ өвдөлтийг тэсэж чадна. Надад юу ч биш гэж тайлбарлана. Дараа нь Ежин өвөнд надад өөрхийг хачиж байгаа болохоор би одоохондоо явъя гэж хэлнэ. Ямар нэгэн буруудуу шууд намайг дуудаарай гэж тэр хүснэ. Явхдаа тэр яаж уу ирхэн хараад дотроо тэр заавал Grandmaster болох ёстой гэж хэлнэ. Гадна өөгөрийн хашин дээг хэсэгт тэнгэр тасар том хүлэг гарч ирнэ. Тэр газрыг дөргөн чанган дөргсөн буулаа. Тэднийг өгтөхөөр хүлээж исэн овгийн тэргүүн дотроо нөлөө дуцны эцэст нь ирлээдэ гэж бодно. Ягаан урт нөмөртэй өндөр эр хүлэг онгоцны эмэгтэйр цавсна. Тэр бол Heatsmaster-ийн Master Nichi, Grandmaster зэрэгтэй нэрд гарсан хүн. Түүнийг газарт магц нэгэн эргүн бүхэж хүндэтгэж үзүүлнэ. Хажууд нь нөгөө ахлагч түүнийг ясаар огтж мэдчихнэ. Өвгийн нэрийн өмнөөс төлөөлж болж тэр Grandmaster Nichi хүртэн авна. Nichi хэрэгээ яри юу гэж шуудасан. Хамташ хоцоор эргэн тойрны хүмүүс гайхаж хоцорно. Өвгийн тэргүүн энэ хүнийг ямар их хүндэлж байгааг тэд ажина. Нэг нь энэ хүн Heatsmaster-ийн Master гэсэн хэмээн шинэн. Нөгөө нь цочин Master Master түүхийн ховор. Домогт хүмүүс шүү дээ гин. Тэр зөөр юун өвхийн газар дорх шарндыг ганцаараа шалан дээр гүнэгтэй сон. Тэр ахан намхан дуудана. Дөө хоол
лайнын зөвлөн дагуулсан. Овьян газар доор хүрээнд ям буцаж буй шингэнд нүдэ анаад. Гурц өгдөгчд гिचэн сон. Харин хажууд суусан ер нойр мөглөө ундчин. Гинт яа оюун санаандаа гинтийн зүйл харна. Түүний нүдэнд улаан өндөг татран гарна. Энэ бос зооны өндөг гэдгийг тэр ойлгоно. Яг тэр агшинд өндгөн дээр ан цаг үсэж халсан хагаран загч чихнэ. Овьян зөвлөхөний танхим давхлагчдаараа хөнгөштөн заларсанд грандмастер ничид талархсан илэрхийлнэ. Хүнд цагт нөө овид таслах болсон тасар их баярч. Тийм ч учраас грандмастер ничигээс тасрамж хүссэн гин. Ничи хайхамжгүйгээр биер нь маш завгүй овгийн хэрүү шийдэхэд огт сонирхолгүй гэж хэлнэ. Хажууд зогсох их түүнийг ямар их бартан зантайг ойлгоно. Яг тэр үед ахлагч руу асуухаар таших зуур зарцтай нэг зуур авчирхал тушаана. Зарц бүсгүй тэрхүү зүүрийг барьж орж ирэхэд юусэн засааж би өөрөө ороолъя гэд авна. Энэ бол дотроо үнэт зүүр нуусан жижиг модон хайрцаг байна. Юусын дотог шороод грандмастер ничигийн өмнө хайрцгаа нэхэд түүний нүд цочин бүлтийн. Энэ бол амин хүчийг цөвлөлгч эм гэдгийг мэдээд овгийн нууц баяхийг үнэхээр ариун юм гэж бодно. Ийхүү эзэн хааны зэрэг хэлбэр хүрэх хэмээг гаргаж тасныг хараад ийм бишиг мастер ч гэсэн татгалзаж чадахгүй гэдэгт юусэн итгэвчтэй байна. Ахлагчуг бишигтмэн сэтгэл хангалуун байна уу гэж асуухад грандмастер ничи инээгээд ийм өгөөмөс сэтгэлээс яаж татгалзах вүлээ гэд энэ бичгийн хариуд юу хийж өгөхийг лавсна. Ахлагчуг босож тасаад овгийн эсрэг олонгуудаа тэгсэлж явсан юнөвхийнхэн бартам зэрсэг цантай химэн тайлбарсан. Тэд овгийн наймаг бузаан авч дээр нь шав нартай нь хорсон гэмтээсэн гин. Үүнийг цаашид төвчиж болохгүй болжээ. Тэр грандмастер ничигээс хамтарч юнөвийг устгахгүй байна. Тэр зур газар доор хөрөөнд яйлооны өндөг гарах гэж байгааг мэдээд гин тэнцэлтэн гихнэ. Өндөг бүхөр хөмжийн шингэн им тангийг гайхалтай хорттойгоор шингээж байна. Тэгвэл яахав гэж яам бэ цэвэршүүлэгч бүх шингэнийг цовлуулж өндгөн бүрэн шингээхээр шийднэ. Өдгөн буцаж буй шингэнтэй савасар их энерги ирдэж байна. Хажууд суух эр газар хүчтэй дарахыг мэдэрч газар хөдлөл болж байна гэж бодно. Тэр яан руу харан энтэй дөрвөн тоогоо яагаад нэг дор уусныг ирсэн. Ингээд бүгдийг шингээснээс болж ян дэлбэрхэн гэдгийг ойлгоно. Тэр яран юунд мэддэхгүй байна. Нөгөө талд Янемийн чанар нь хүчтэй тул овгийн нууц зараар гайхшин. Гинт зооны өндөг аминцмын чулуун дотор энерги шингээж өгнө. Ян дараагийн түвшинд авах гэж байгаагаа мэдэнгүүд үүгэр бүхэлбэ цөөрэй тул хаврах гэж биш болно. Гэрттэйгаа бүгд газар хөдлөлт мэдэрнэ. Удалгүй тэр ирэлэнд хурж очиж тэр хүүтэй нэг юм болж байна гэж мэдэгдэнэ. Гэвч Ян эцэст нь грандмастерийн хэмжээнд хүрнэ. Харин дээр нь өөр нэг ашиг хожно гэж огт бодоогүй байлаа. Түүний төлөвийн цонхонд цусан гэрээ амжилттай биелж түвшинд нэмэрсэн гэж харна. Ян шинэ гарсан зөөний золцохыг хараад хуруугаараа хамрыг нь илбэн. Зөөний үнд хэрдийч дарч чадсандаа гайхна. Улаан зооны зурцах түүний өмнө агаарт нисэн хоолгойж бэмэд тархирна. Зурцаг амаа ангахыг хараад Ян юугаар хооллохоо эргцүүлж энэ там болон мангсын махны талаар бодно. Зурцагоо гарсан явцыг эргэн бодоход амин цамын чулууны энерги шингээсний дараа гарсныг тэр санана. Ингээд тэр амин чулуу идүүлэхэд тийм хатуу чулууг амархан зажиж буй зурцахын бат бүхөд нь гайхна. Хідэн амин чулуу идүүлж дуусаад Ян зурцагыг гартаа барьж хүний хүч түвшний нэр томьёогоор түвшингэн тогтоохыг орчдно. Гинт Ян юулийн сандран дуудаж байгаа дууг сансна. Юулийн ирэхээс өмнө Ян лууны зурцагыг агуулсахтаа ширхэгдэн очино. Тэр цэмийг хамгаас хор зогсно. Яг тэр агшинд юун танхимд орж ирээд нэг дор хит химиг заших нь аюултай гэж яйсуу хашгирна. Гэвч түүнийг бүтэн бүрэн зогсож байхыг хараад нүдэнгээ хаширч бүлтийн. Дөрвөн лох хим 2 өдрийн хэмжээтэй байсан тул Ян төрвөн их багш орсонд юу мэдхэд бэрх. Ажива хүчрэхэг маршиж дайчин бол хогч хөх байсан гэдгийг тэр түн тайлбарсан. Гэтэл тэр эсрэгээрээ дараагийн түвшинд төрчихсөн зогсож байна. Тиймээс тэр аргыг нь асуухад тэр авэстэй гэж хэлээд үннийг зайлсхийв. Юу үннийг хэлхийг шаардавч тэр бицхонлог хараахан хичээж болохгүй гэж бодон цагаас дуусна. Айсан дуугаар гэр бүлийн жүнгээс байдлыг асуухад тэр түнд бүгдийг тайлбарсан. Тэр хүн цоцсон байжтай танхимд орж ирэхэд Ян михийн төлөө талархал илэрхийлнэ. Нөгөө талаас юун түүнийг үнэн нуусныг зөвшөөрч юун гэрийг унахах уулзалтыг зохион байгуулахаар буцаж явахаар шийднэ. Юуны явахаа мэдэгдэж Ян дамрахыг зөвлөвч тэр түүнийг зогсоож Яв хизээ орохоор явахыг асууна. Түүний төвчээр алдаж байгааг хараад тэр удахгүй явна гэдгийг батлна. Гэр бүлийн эмч Янг гараад ясны дараа юу хоосон тоонуудыг ажиглаж тэр ямар арга хэрэгсэн болохыг гайхна. Гэрийн хоолны танхимд Ян цавтал идэж байтал модон хайрцаг агарт хөвөн түнлүү ирнэ. Юун тэр их багшийн төсний сэтгцийн энергитэй аж хэдийн танилцсныг сайшааж модон хайрцаг дотор орших зүйл нь орон зай шилжүүлэх сахиус гэдгийг тайлбарсан. Сахиусны тухай мэдсэний дараа тэр хаашаа аваачихыг асууна. Гэвч юун Янд өрхөө амархан бичсэн шигээ гайхалтай төлөвлөлттэй гэдгээ хэлнэ. Юнгэрийн хашаанд нэг харуул нөгөө рүүгээ салхаар ирнэ. Уулзангуудаа хоёр тахан ихнийхэд юнгэрсдөө төвч хаюул нөрсөн гэсэн цорхсын тухай ярина
нь эхнийх нь цорхож идэхгүй байгаагаа ишэрхийж байх зур гинт зэвсэн ягаан янг харуулуудын анзаарснаас мөртөн. Юун хаан бас эзэн хааны зэрэгтэй тул өмнө үсгэхээр зоригсон хэн боловч хөхөн дамжиггүй. Тиймээс энэ бүхэн боломжгүй гэж тэр хэлнэ. Хоёр тахны нээж зөвшөөрөөд энэ зэрэгтэй байхын тулд өрсөл бичин бас эзэн хааны зэрэгтэй байх ёстой гин. Ян нэрсний мэдээгүй харуулууд маргаашин цугаалгаа 50 төлөвлөнө. Ян юм гэрийн гол барилга руу өсрөн гарч орон зай мэдрэх чадвараар тэр газрыг судална. Тэр эцэст нь яг хорсон байж байгааг олж хараад тийшин тавхина. Замдаа ян их багшийн орны хүчийг хүлээн зөвшөөрч өртийн гарав техник зүйлийг мэдрэх боломж олгосныг ойлгоно. Өрөөнийхөө дээвэртэйгөр яны хүжийн чанга чимээр сонсоод юун хаан холхон өрхөнд орж байна гэж дотроо хэлнэ. Яа давхсаар орон зайн шигдэх чадвараа ашигласан байршлагын падуул дарна. Гэвч падуул төхөж тарангууд мөнгө төгсд эмхтэн зарч хүний хүчтэй нудрагаас нүрээ дөнгөж мөлтрүүлнэ. Тэр энэ хүнийг орон зайн мэдрэхүүгээрээ мэдэрч чадаагүй ганзаарч оршихоогоо нөх ямар нэг нууц залах хэрэгсүү гэж гайхна. Гэсэн чи ян секунд чавчдаггүй гараад дашааж тэр хүний нүрдөө нудрахаа буулгаад хүчиг шившиг үжбэн. Энэ сэтгцийн энерги их багшийн түвшинд байсан тул тэр хүний баг хагарна. Харин тэр хүн агсан машил дайчинч биш байжээ. Тэр хүн газар донход юм гэр ягаад ийг зөвхөн агсан машил дайчнаар мандаж өсныг ян гахна. Гэсэн чи юу торны цанаас хараад додно. Тиймээс тэр түнзүү болоход торыг онгоц хон төтөвшөрнө. Тэр даруй хаа твэрч уйлж эхнэ. Харин тэр охиноо тат хороосхой чармааж түүнийг хасамжилж чадаагүй бүх бүрөг өөр дээрээ авна. Дараа нь тэр гараас нь шүрэн нуруунд дээрээ үрч аваад цогтно. Яны хасан нэмэгдсэн хүчийг анзаарч энэ зэрэгт хүрэхийн тулд хэрэг заасан бол гэж бодож байтал нэрж тэдэн зүү нэсэн нэрч яг урд нь бон. Ян гайхан ухарч ирсэн зөвлөдөө шахна. Мөнгөсөгөөс эмхтэй хорооороо төхөн зэвсгээ буцаан дуудана. Яны анхаар шиг татснаа баталгааж усны дараа тэр энэ бол тэдний анхны уулзалт гэдгийг хэлээд амьдралын чулуун цэмийг ардсахай шаардна. Ян мөнгөсөгөөс юмхэн эмхтэрүүдээ хараад өөрийг нь халгаалж шоужины гинтээс нэмэгтэй мөн гэдгийг янд хэлнэ. Үүнийг мэднэ гэж хэлээд юмхэн бодсноос нь илүү аюултай тул хаанигтай ногдох яюуд тушаана. Яю зөвхөн оцсны дараа юмхэн яаш зэсгээ чөлөөлөн бууж ирэхэд тэр дөнгөж хааж амжина. Түүний хурдан хөдөлгөөнийг тэр хүлээн зөвшөөрч байтал тэр эмэгтэй хэлнэ. Тэрбээр их багшийн төвшөнд хэрхэн хүрснийг гахаад юу гэр бүлээсийг хашиг хүрсэн гэж тоорхон асууна. Гэвч ян түүнийг түлхэн ухраагаад дэндүү их яриад байна гэж зэмсэн зэсгийг нь гараас нь морчно. Тэнцвэрээ олсон юмхэн зэсгээ ян луу тушааж тэдний тулаан харт гიშг бөгөөд газраас яхрууга хашиг дэмжин. Гинт арт нь ямар нэг аимшигт бид тодрон дүн хийхийг мэдэрч айсандаа нүдэн бүлтийн орно. Хаан юуфры хурдан цохилдоор түүнийг өвдөх сүгтэн унгана. Газарч юу болж байгааг анзаарсан янг хичийнхээ төрлөө санаа зовсноос хаарсан сайн байна. Энэ санийжийн улмаас юмфангийн зэвсэгт зарагдаж тэр янд анхаартай бай гэж хэлнэ. Уурсан ийн хүчний авьяасаа хэрэгжихэд булчингууд нь томроо тавдаж эхэлнэ. Ингэхэд юмфан ойртон ирэхэд ян чинжалаараа хурдан хамгаалж эрийг гişнээс нь тастан ортолж янгийн хүчгийн тэнгивчээ нэмэгцэнд юмфан гахшин. Ян их чигээ хамгаалахаар шууд газар руу иргэн. Нөгөө тал гиё газар тунаж дөрвөн мөчөрөө төвшин тэнцвэрээ барина. Өвдсөндөө янийг дуудахад тэр уурсан хаан инхүүдийг тарчлаа хадаруу болж гэж ашигна. Орон зайн авиасын телепортоор ян дээр хурдан хурч очиод түүнийг твэртээ өргөж авна. Хаан юухи яныг аваад явахыг ууртаа ширтнэ. Ян хичгээ тэсэж бай гэж хэлээд гамшигын аратны цэсний шишиг онгоолгоно. Гэвч тэр хор буйлчиж эхлэхэд ян дотор эрхтэн бицэрснийг ойлгоно. Түүнээс гадна тэр эдгэх идиуч авчраагүй. Сэрэрэх авиасаач түүнд өгч чадахгүй. Эвчийнхээ энэ зөвөртэй байдлыг хараад ян монох зэрэгтэй ачлаа жирийн хүнлүү сэтгцийн энерги хэрэгжсэн хаан өхийг харааж зөвхөн. Гэсэн ч өнхөө хариулсан оронд ян би дотроо хүч хурд бас орон зайн нүгээс гээд ийм болон нүгээсийг яаж ачаасныг байцаана. Хаан нүхийн бартнаас янийг улам ууртай болгож тэр хоёр бие биер үгээ ширтэн. Телепортын тэмдгийг гаргаж ирээд ян хаан нүхийн өдрөө ширтэн. Яг юу хийснийг чинь би мартахгүй гэж хэлнэ. Телепортын тэмдэг ажиж төвлөхэд яа өргөж аваад загтъя гэж дуудана. Тэднийг телепортлохоор завтаж байгааг хараад хаан нүхийн ураа шатан тэднэлүүд байна. Тэр тэднийг загсаахыг ордож ян дадаа шууд зогс гэж хашгирна. Гэвч дэндүү өрөөцсөн бөгөөд яа хаан нүхийн эцэстээ миний хараар өхөн гэж чангаа хэлээд телепортчин болно. Тэмдгийн харц зөөшгүй хордны төсчөмжтэйгээр ян хэрхэн зогтож чадсанд юуфэн бараг итгэж чадахгүй. Тэр газар онон амин голын чалууны төсчөмжтэйгээр янгийн өсөлтийн гэр бүлд зөвхөнгөө авчрах тул түүнийг битгий явуул гэж хаан ихэд зөвшнө. Уурсан хаан юуфэ ганц ч хүлээлгүй хоосон зайд хуруугаа шахна. Хоосон зай ан цав хүч ихгээд юуфэн түүний уур хэрэг болохыг ойлгож зай эвдэгсний дараа тэр хоёр нэгдсэн завсар руу орно. Юунат тоос зогцсны дараа яй 2 300 км-ийн зайд орших эзгүй. Гаш тэрний буудлын руу телепортлон очино. Тэр өвчөө өргөж аваад алхаж эхэлнэ. Мошио тэнд ирээд Ягийн байдлыг хараад түүний шархнаас болж санаа зовно. Яныг эдгэхийн тулд юу гэр бүл рүү аваачиж өгөхийг түүнээс хүснэ. Тиймээс тэр зөвшөөрч Ягийг твэрч аавна. Мошиогийн хорд удаан гэдэг гинт Янгийн санаанд орно. Тиймээс тэр Шожиныг гаргаж ирээд тэр хоёрыг Шожинд даатгана. Гурвуулаа ясны дараа Яныг газар очиж тэндээ хаан юхи юмфэн хоёртой тэхэн уулзсан. Хоосон зайнаас гарч ирмэгц хаан юхи Ян телепортын тэмдэгтэй байсан байхаж оршиж үлдэх газараа ийш сонгосонд нь тохирхно. Ян түүнд яг ижил үгээ нэцаахад
Юухи ян ханцанда хэдэн зал нуусныг чинь үзье гэж сарна. Хаан галагч тэхэр бүтэц идвчиж хаан Юухи Юнфон хоёрыг төсвөж би хүйтэн бүсний шаран бүслэн авна. Юухи энэ нь Янгийн урьдчилан тасан тэхэр бүтэц гэдгийг хурдан ойлгоно. Тэр Юнфонгийн гарнаас шүүж амгц хоёр мөсөн сөхөж татар нь хүртэн. Монор хүртэл тисэж чадаагүй энэ тэхэр бүтсэн гайхамшигыг ян биширч нэгэндөө холоо сонсогдсон. Ни юуин болон хасагч юу тэндэрч ахлагч юу төрүүлсгөөг жигтрэн бүтээсэн нь Янийг мартна. Тэр бэр Юухийг авч ирсэнд нь Янд талархаж. Цохирт нь Юухийг авч чадаагүй ч түүний талаа хийх чадварыг булааж асан гэж хэлнэ. Үргэлжлэл дараагийн хэсэгт. Хэрэг танд таалагдж уйлаа хэтарч совлоо манд бүртгүүлээрээ дараагийн хэсгийг тун удахгүй хүргэнэ.